Сайн байцгаана уу? Энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. За энэ сүргийг би зөвхөн хоньны ордны хүмүүс зориулж нээсэн байгаа. Хоньны ордны хүмүүс маань орой унтахаасаа өмнө эсвэл өглөө ажилдаа явахаасаа өмнө тухайн өдрийнхөө зурхааг сонсоод өөрийнхөө анхаарах ёстой зүйлийг анхаарад яваад иж болох боломжийг бүрдүүлж байна. За анхны видео болохоор ямар нэгэн алдаа оноотой зүйл гарах бол тэрийг битгий тоогоорой. Хамгийн гол нь өгч байгаа мессежид анхаарлаа хандуулаарай. За ингээд олон зүйл туршилгүй маргаашийн зурхаадаа оръё. Маргааш сар Номын ордод байрлах болно. Номын ордод байрласнараа хоньнуудад яаж нөлөөлөх вэ? Мэдээж Номын ордны сар хоньнуудыг тэнцвэртэй байдалд байхад нь туслах болно. За тэрнээс гадна Охины ордны сар маргааш Сугар гаригтай нэгдэж Жинлүүрийн орд мөн Санжир гариг, Далайван, Уран, Плутондоо холбогдох үед маш сайхан хоорондоо зохицол үүсэж үүнийх нь нөлөөгөөр хоньнуудын хувьд эргэн тойронд байгаа хүмүүстэй анхаарал тавих, ялангуяа ажлынхаа цагаар ажлынхаа хүмүүстэй анхаарал тавьж тэдэндээ зөвлөж тэдний хийж чадахгүй байгаа зүйлд нь тусалж өөрсдөө ямар гайхалтай манлайлагч, ямар удирдагч байх тийм хүмүүс илгээ тэрийгэ гаргах бүрэн боломжтой өдөр гарах болно. За ингэснээр мэдээж бусад хүмүүс ч гэсэн хоньны ордны хүмүүсийг үнэлэх болно. За тэгээ Сугар гариг маргааш бас Арслан руу шилжих болно. За ингэснээр эрч хүчээр дүүрэн энерги хоньнуудад өгөх болно. Оройн цагаар Санжир гариг бас Сугар гаригтай зохицолтой үүсгэснээр хоньнуудын хувьд бол санхүүгийн байдал нь ч гэсэн дээр болох болно. За тэгээд ер нь маш их гайхалтай сайхан энергитэй эрч хүчээр дүүрэн өөртөө ихтэй байх тийм өдөр маргааш болох болно. За би тэгээд нэмэх мессеж өгье. За 4 үзэр гарч ирсэн. Би дөрүүлийг нь гаргачихъя. За ингээд тавьчих. За маргааш хоньны ордны хүмүүсийн хувьд бол яг түрүүний миний хэлснээр тийм зурхаатай яг зогсож байна. За юугаараа зогсож ийн гэхээр бүх зүйлийг яг хоньны орднууд ном ёсоор нь хийж, бусдыг бас удирдах, бусдыг манлайлж, тэдэнд зааж, зөвлөж, жинхэнэ өөрийнхөө чадварыг гаргаж чадах болно. За тэрнээс гадна бүх зүйлийг түрүүний хэлснээр маш сайхан тийм тэнцвэртэй байлгаж чадна гэсэн зүйл гарч ирлээ. За зурхаатай бол өдрөөс гарсан зүйлүүд бол маш сайхан зохицож нийлсэн байна. За дараагийн видеороо уулзцгаая. Баяр таа.